За 2 сарын 4-ний өдөр бол хор тавдрыг одоо ялан дийлж байгаа хүмүүсийг алдаршуулах энэ өдөртөө одоо тэмцэх дэлхийн өдөр байдаг. Тэгэхээр яг энэ өвчнийг ялан дийлсэн хамгийн гол одоо ач холбогдол өгж та бүхэнд одоо энэ хүнийг танилцуулахаас өөр аргагүй эрхэм хүнийг студидтэй урьсан гэдгийг дуулгаж хэлье. За энэ зүйлийг би бүр дахиж хэлмээр байна. Түүний хувьд бол хор тавдраа ялан дийлсэн. За 8163 м өндөр Манаслуу оргилд гарч одоо үүнийгээ бүр олон нийтэд зарласан гэхээр үнэхээр гайхалтай. Тэгэхээр та бүхэнд урам зориг өгөх сонирхолтой сайхан ярилцлага болно шүү. Бүгдээрээ дэлгэцэндээ артнасаагаар үзэгчтэй. Тэгэлгүй яхаа манай студид уулчин олон улсын хэмжээний мастер Батшиг хүрэлцэн ирээд байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан амарсан уу та? Сайхан амарслаа. Тэгээ намайг энэ хүн нэвтрүүлэгт урьсан та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Та бас бидний урилгыг цааргалгүй хүлээ аваад дахин манай студид зочилж байгаа шүү дээ. Тийм ээ, маш баярлалаа. За хэдүүлээ ер нь яг та бас сая оргил дээр гарч ийн өвчнөө ялан дийлээ зарлсан гэхээр өөрөөрөө би чадчихлаа шүү дээ. Би даван гарч чадчихна. Энийг давж гарч болдгиймаа гэдэг зүйлийг маш олон хүмүүст одоо танилцуулж биеэрээ нотолж чадсан. Энэ цаг мөчийг бас дурсаж яриа хэлье тий. Би 23 оны 6 сард нөгөө дэлхийн 4 дахь дээвэр оргил болох Лоцой оргилд авирсан. Тэгээд ирээд ерөөсөө хүч тамиргүй, тэнхлэггүй болоод ер нь тэнд байхдаа ч гэсэн хүнд байгаа гэсэн л да. Тэгтээ оргилдож бууж харчаад ерөнхийдөө гэртээ ирээд ер нь хөвтцэн, хөвтрийн байдалтай. Тэгтээ дандаа нэг 10 км орчимч болтгоо өдөрт би алхаад гүйчдэг хүн 1 км ч явж чадахгүй, 500 м ч явж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө ми харсан л да. Тэгээд 9 сар 8 сарын сүүлээр урдчилсан үзлэгт ороод хамрагдаад тэгсэн чинь намайг хор тавтартай байж магадгүй та хөхний төв яв гэдэг. Тэгээ хөхний төв яваад тэгсэн чинь та ерөөсөө шууд хавдар судлалын үндэсний төв яв гэдэг. Тэгээл ерөөсөө нөгөө эдийн шинжилгээ өгөөл хор тавдар байна. Та одоо шууд хагалгаанд орно инээтерэ гэл тэгэл хамаг юм өрнсөн л тоо. Гэхдээ шууд тийм мэдээ сонсохоор ч одоо хүний сэтгэл зүй, ар гэргээл олон зүйлүүд л болж байгаа шүү дээ. Тийм ээ. Нэлээ хүнд байсан. Ер нь тэрийг сонссон хэн болгон л өхөн л гэж боддог байхгүй. Тийм. Тэгэл яг тэ нөгөө тэмцэх ёстой гээл нөгөө эмчнэрийн зөвлөгөөнөөр ороод 12 сарын 2 сарын дараа нөгөө хагалгаанд орох болчихгүй юу? За 2 сарын дараа хагалгаанд орё гэж тэгж яхад нөгөө хүмүүс зарим хүмүүс зөв зөвлөгөөг нь зарим хүмүүс буруу зөвлөгөө гэдэг тий. Яг гоо ерөнхийдөө нөгөө хөгч нөгөө олон судас булчирхаатай болохоор нөгөө маш хурдан тархдаг учраас чи ер нь тэгээд нэг тархацсан байдалтай айл бүр 3 4 рүү орондоо л гэж хэлчихсэн баг. Тэгээ за тийм л юм болов гэд яг урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад хоолоос өгөөд хагас боловсруулсан бүтээгдэхүүн идэхгүй цагаан гурил идэхгүй төмс идэхгүй гээл нэг ундаа янз янзынхаа юм хойрол ер нь турах хэрэгтэй гэж хэлчихгүй. Тэгэл ээжэт л 12 сарын 20 эднэр хагалгаанд орсон чинь нөгөө тархаагүй байна гэж гараад гоё мэдээ сонсоод гоё мэдээ сонсоод тэгтээ нөгөө эмчилгээ хийлгэнэ гээл тэгэл эмчилгээндээ 8 сар хамрагдаал 24 оны 6 сард сарын 10-нд хамгийн сүүлийн эмчилгээ хийлгээл тэгэл хонхоо зохиол гарсан байхгүй. Тэгээд одоо би эмнэлгийн нөгөө докторийн ажил дуусаад амьдралынхаа тий одоо докторийн ажил гарлаа гэд тэгээд өөртөө тийм ихтгэл найдвар өгөөд байгаль Монгол орныхаа байгалаар явсан байхгүй. Гэхдээ яг энэ эмчилгээнийхээ хугацаа нөгөө хордлогоо яаж тайлсан гэхээр би голдуу агаараар алхаж исэн. Ер нь яг эмчилгээний дараа алхах, явах ер нь хүндэлтэй. Гэхдээ заавал хийх ёстой гэд. Тэгээ агаараар их өөрийгөө хордлогыг их тайлж исэн. Энэ маань нөгөө нэг 24 оны 9 сарын 24-нд Манаслуу оргилд амжилттай оргилдоход бас нөлөөлсөн баг. Гэтэ энэ хугацаанд би болохоор ер нь 1 сар гарan ганц л өндөг идэж ганц нөгөө тархлааны нөгөө хүн ороходтой тийм жүүс сууж исэн байхгүй юу? Тий. Тэгээд сар гарын хугацаанд ер нь юм идэг үн чи нэлээд турдгийн байгаа зү. Нэлээд тураад. Тэгээ амжилттай оргилдоод тэгээд тэр Манаслуу оргил дээр 9 сарын 24-нд би хор тавдраа ялан дийлсэн гэд орлоод Монголынхаа далбааг ингээд барай суужхгүй байсан л та. Сайхан мөч одоо яг тэр дүр зураг харагдчихжээ тий. Тэгээ хэдүүлээ тухайн бичлэгийг үзээд. Тэгээд За хавдар судлалын үндэсний төв болон хавдарыг даван туулагч нартай өнөөдөр эрч хүч эрг сайхан энергийг бэлэглэе гэж бодож байна. Та бүхэндээ маш их хайртай шүү. Эрүүлэх
амжилтыг хүсэн ерөө дэлхийн дээвэр оргил болох 8848 м 86 см өндөрөөс ийхүү мэдчилж байна. Ийм сайхан энергийг монголчуудад түгээж байгаадаа маш их баяртай байна. Баярлалаа. Хавдар судлалынхаа үндэсний төвийн төвийг ийхүү 8848 м мандуулсан шүү. За тэгээд өнөөдөр би гэр орондоо ээж аавдаа хань ижилтэн бүгдэнд нь хайртай гэдгийг илэрхийлж байна. Хамгийн сайн мөч тий. Маш сэтгэл сэргээсэн, сэтгэл хөдлөө бүх зүйлээ гаргасан Тэгэл байх уу. тийм мэдрэмж байсан баг. Өмнө нь ууланд гараад дандаа спортоор хичээлдэг тий дандаа идэвхтэй амьдралын хөдөлгөөнд байдаг байсан. Тэгээд хорт тавдартай гэдгээ мэдээд сэтгэл тэр хөдөлгөөн бүх зүйлийг хорчиж байгаа. Ингээд насаараа маш удаан хугацааны турш хийгээд дадсан юм нь хорч бүх юм нь хороод хийгсэн чи өөрөө хийж чадахгүй. Тэр үеийн сэтгэл зүй ямар байсан бэ? Тэрийг хэрхэн давж гарсан бэ? Тэгээд 23 онд л лацаа оргилоос ирчихэд хамаг юм хоригдсан л да. Чадахгүйсэн, ерөөсөж чадахгүйсэн. Гэхдээ яг эмчилгээний явцанд би энийг буцаас сэргээх хэвээр нөгөө би хүний биеийн нөгөө нэг эд эс чинь нөгөө ингээд алхах те ялангуяа алхах тусам хүний бие эдэс өгчжсэн эдэс маань сэргдэг гэдгийг би бас уншчихгүй юу. Тэгээд ерөөсөө л би алхах хэвээр. За хэвээр би босч чадахгүй байсан ч гэсэн алхах хэвээр гэдэг. Тэгээ бас нэг миний нэг үг гэдгийг. 1000 удаа хөвтмээр байвчтэй 1001 удаа гараа явчих гээд. Гоё үү тий хөвжүүлмээр юм. Тий бас тий би өвдөж чадсан юм чинь би идэж чадна гэсэн бас нэг үг ээ. Гэх мэтлэн тэгээд мэдээж хүн нөгөө нэг хор тавдар туссан хүмүүстээ бас хэлмэр санагддгийг. Эмчилгээгээ заавал хийлгээ. Эмчилгээгээ хийлгчээд дараа нь нөгөө амьдралынхаа ухаанаар одоо сэтгэл зүгээ янзлах, засах тий. Одоо бас эмчилгээнийхээ явцад ч гэсэн бас сэтгэл зүгээ эерэг байлгах хэрэгтэй. Тэгээ бас бодож байсан. Би маш эерэг мөртлөө ахаад эерэг байна гэж юу гэж байгаа юм болоо гэдгийгсэн чинь үнэхээр л нөгөө эмчилгээгээ даван туулахын тулд хүн эерэг байх хэрэгтэй юм бэл. Тэр эмчилгээг бодохгүй. Тэнд одоо нөгөө хичнээн нөгөө нэг унж өгөх гэжсэн ч гэсэн тий. Өвхөл рүү явж исэн ч гэсэн би идэгнэ гэсэн нөгөө итгэл найдварыг энэ зүрхэндээ л суулгаад ах хэрэгтэй юм бэл. Тэрийг л эерэг байлгана гэдэг юм байхгүй юу? Тийм даван туулах явц байна. Даван туулсны дараа бас нэг тийм эмчилгээгээ дуулсны дараа бас нэг өөрийгөө хүн нөгөө сэргээх юмаа хийх хэрэгтэй. Энэ олох чинь нөгөө эерэг хандлага байна. Тэгчээч бид нарын нөгөө зүрх сэтгэл маань идэгнэ гэсэн нөгөө тийм нөгөө ухагтхуун руу явна. Одоо тэгээ бид нар ч хоол идэхгүй байлаа. За бид нар ядраад өгчнө гэж боддог тийм. Би тэнд манслын оргилд сар гарам тий ганцхан өндөг идсэн ганцхан дархлааны юм уусан. Би өхөөгүй л явж байгаа хэвчтэй. Тэгээд их гоё энэ их гоё санагдсан. Яагаад гэвэл өөрийнхөө сэтгэл зүгээ эерэг байлгана. Сэтгэлийн хүч маань маш их агуу гэдгийг л би өөрөө яг манслын оргил дээр баталсан баг. Тийм байна. Тийм. Тэгээд дараа нь би чинь яг Эверестийн оргилд чинь бүр яг нөгөө нэг биеийн хилэмж чадамж бэлтгэл байгаа хэрнээ би Эверестэд оргилдно заавал оргилдно гэдэг нөгөө нэг сэтгэлийн хүчийг бас миний сэтгэл зүрх дотор гал асаацсан байхгүй. Тийм тэгэл хүн ерөөсөө сэтгэлийн амтэн сэтгэлийн хүчээрээ идэгдэг сэтгэлийн хүчээ эерэг байхыг бид нар нөгөө нэг энэ толгоогоороо цэнэглэх хэвээр тийм ухамсараараа цэнэглэх хэвээр гэдэг. Тийм л юмыг ер нь нэг одоо 23 оны 12 сараас одоо 26 хүртэл өөрийгөө одоо болтол цэнэглээл явж байна. Ааха. Та нар маш их бахархаж байна тийм. Тэгээд та энэ бүгдийг одоо даваад гарцсан. Одоо бүх зүйл сайхан болсон тий. Тэгээд биднийг магадгүй хор тавдартайгаа тэмцэж байгаа. За хүмүүс тэдний ар гэрийнхэн үзэж байвал тийм ээ. Ер нь хүмүүс шууд тэр мэдээг сонсоод одоо яах вүлээ гэж бүгд шаналал ингээл бие барайл тийм зүйлүүд болдго юм билээ ингээл олон жишээг хажуунаас нь харж ирсэн. Тэгэхээр Тэгэхгүйгээр за эдгэн би эдгэж чадна л гэж ерөн сэтгэл зүйдээ хийх хэрэгтэй байна. Таны аранаас тэгж бодлоо тий. Тэгээд нөгөө алхаж явж чадахгүй ч гэсэн тий одоо би галт тогоондоо нэг аяг ус уучхансан ингээ хараад хөвтөж явах үе гардаг л да. Босоод ирэх хэрэгтэй. Яад ингээл. Тэгэл ер нь юу штэ нөгөө нэг нэлээд урт устай яж байгаа гэвгэн төсөө тайруулаад гэвгэн төс нь халзаржуунаад гэвгэн хөмсөг сормосгүй болол гэдэг чинь бас хэцүү шүү дээ эмэгтэй хүний хувьд тийм шүү дээ. Тэгэл тэр яваг бол тэр бол юу ч биш гэдгийг л үзэх хэрэгтэй. Яг энэ сэтгэл зүй бодлыг нөхөхөд өөрийн данган сэтгэл зүгээс гадна гэр бүлийнх нь ялангуяа гэр бүлийн хүн бас хажуунаас маш их дэмжиж тусалж сэтгэл зүгээр нь урам өгч байсан баг тийм. Тэгэлгүй яах вэ? Тийм ер нь гэр бүлээ хамгийн түрүүнд хайрлах хэрэгтэй юм бэл. Тийм. Нөгөө миний өвчнийг ойлгохгүй байх гэж
хандхын оронд тэд нарт бүр эерэг сэтгэл төрүүлэхээр юм өөрөө хийх ёстой юм лээ. Бас одоо мэдээч нэг надаас илүү хүн сэтгэлтэй байгаа шүү дээ. Тэд нар чинь ээж маань ингэчлээ гэдэг. Тэгэхэд одоо бүх зүйл харж бүр тий. Тэгтээ яг хөтэ нөгөө тий. Тэг ярахаар чинь бас гоё юм байх юм чинь хүнд зүйлийг дагсан учраас таныг ойлгох чинь маш их ойлгож байна. Яг уу гэрүүлдэ хайртах хэрэгтэй. Яг энэ хүү завшааныг ашиглаад гэр бүл хамаатансаад найз нөхдөд намайг дэмжиж исэн бас бүх сайхан сэтгэлтэй монголчуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нөхөр хүүхдийн хувьд болохоор яг ингэдэг байхгүй. Би тэднэрийг надаа хоол цай ичхгүй байна. Надаа тийм яахгүй байна. Намайг нэг имлэг тагаа явчихгүй байна. Гэхийн оронд нөгөө бүх зүйлийг эерэг болгох хэрэгтэй юм билээ. Энийг л хэлэх гээд байхгүй юу? Зарим хүмүүс за би өвчтэй хайртай хүмүүсээс илүү хайр хүсэдэг. Илүү эсвэл хэлэхгүй ч юм уу тиймэрхүү жоохон зайгаа ороод зүгээр л ээл далд нээлттэй хэлэх юмаа хэлцдэг. Гэхдээ тэднэрээ илүү хайрлаад би чинь тэднэрээ нөгөө хайрлаад эмнэлэг рүү ч хүртэл авч явахгүй байгаа юм чинь. Тэ? Тэр чинь эмнэлэг хэцүү шттэ нөгөө наран тул зах шиг амар хүнд. Үгүй хараа эмнэлгийн коридор дээр цаасаа хайрцаг дэвссэн нөгөө хагалгаанаас хүн гараад ирэхийг яах болдоо гэж хүлээгээд байж байгаа хүмүүсийг харах хэцүү шүү. Хэцүү болдог. Тэгээд ер нь тэгээд тийм муухай газар руу би энэ хайртай хүмүүсээ явуулахгүй гэж байгаа юм чи. Тэгээд нэг авч явдггүй тэгээд дандаа өөрөө явдаг тийм л байсан. Октод нь одоо өстө таад ярьдаг хта хэдүүлээ тэр үед тэгжээлээ одоо өстө сайхан ард нь гарцсан шүү гэж. Ээж охид яриавас өрөндөг байлгүй яах вэ? Миний охин тэгжсэн ингэжсэн миний охин тэгсэн гэд. Сайн нөгөө миний охины 16 насны болоод би би ч л нөгөө манай нөхөр тэр нөгөө юу эрдэмтэн байхгүй юу тэгээд манай хүн чинь ажиллаж байгаа хооронд бит хоёр охиныхаа 16 насны гэст гоё хин гэд явсан байхгүй. Тэгэл охинтойгоо их гоё юм ярьсан л та. Тий. Би одоо 2 хүүхэдтэй. Тэгээд нөө ээж хүн эмэгтэй хүн хүүхэд төрүүлж ээж л яг жинхэнэ эмэгтэй хүн болохыг хэлээ гэдгийг нэрээ мэдрээл явж байна. Тэгээд таны хажууд бол өчүүхэн би одоо өөрийнхөө юу гэсэн үг юм тийм ээ ингээд бодож байгаа. Тэгэхээр охтуудтай ээж хүний дэсвэр хатуужил хүүхдүүдтэйгээ би олон жил хамт амьдрмаар байна гэсэн зүйл бас таны ингээд хүчилжүүлсэн байх гэж маш их бодож байна тий. Хайртай хүмүүсийнхээ төлөө бас жалгаж байгаа юм чинь. Эднэрийг цай гэдэг гэж дарамтлах оронд би өөрөө цайгаа явуучих тий. Тэгэл нөгөөдөө ер нь жоохон хөвгөлтэй байдаг л да. Би чинь нөгөө нэг алхам тутамдаа их хүнийг инээлэх дуртай. Тэгэл гэр орнооч бас тэгж байгаа юм чинь. Явуулаад хөвгөлтэй айлгаал инээлгээл тэгэл өөрөө ч гэсэн инээж очиж цайгаа уугаал тий. Гэх мэтлэн тэгэл ер нь бол даван туулах гэдэг үгийг маш сайн ойлгох. Энэ зочин маань студид орж ирэл дуун цангнаал тийм ч заа өглөө юм гээд тэр үлээгийн өгөн би ирж хүчтэй яагаад ста бай чанар шүү тийм хүн бол ирж хүчтэй л байх хэвээр. Тэгээ ядаж нэгтэй өөрийнхөө нэг аль залуугийн л би боддог байсан л да. Тийм нөгөө нийгэм маань ингээд буруу тийшээ жоохон сөрөг болоод байна гэдгийг би өөрийнхөө хуваар 0.1% ч гэсэн нэг эерэг юм хийчихээсаа, эерэг юм түгээчихээсаа, эерэг юм нэг пост оруулчихсан л гэж явдаг хүний л нэг л дээ. Тийм. Тэгээ тэрнийхээ хүчээр бас нэг даван тулах гэдэг үгийг ойлгоод, эерэг байх гэдэг үгийг ойлгоод ер нь ард нь гарсан. Тийм. Нэрэл тийм баг шүү тийм ээ. Ялангуяа хүчин гэдэг чинь дангаз бие махбодоос илүү хамгийн чухал зүйл сэтгэл зүй, сэтгэл зүгээ бэлдэж тэрний эсрэг хүн чинь нэг сэтгэлийн амт ингээ ярьдаг шүү дээ. Яг үнэ. Хүн сэтгэлээрээ ирч хүчтэй би чаднаа гэж бодож байвал хүн ямар ч зүйлийг байсан даваал гардаг. Яг тэрний хамгийн тод жишээ бидний хамт ингээ сууж байгаад маш их баяртай, маш их бахарч байна найз. За баярлалаа. За бид гурийн ярилцах хугацаа ингээ дуусч байна. Гэтэ би нэвтрүүлэхээ төгсгөлд яг одоо биднийг үзэж байгаа олон мянган үзэгчдтэй за тэр дундаа өнөөдөр бас яг энэ хавдрын эсрэг дэлхийн өдөр байна. Тэгэхээр энэ өдөр та дуу хоолойгоор нэгтгээд би давж гарч чадсан таад ч бас чадна шүү гэдэг сайхан зүйлийг бас хилээд яриагаад бас гэж бодож байна. Таны бас хэлж амжаагүй дотроо бодож авдаг зүйлийг бол манай үзэгчтэй хаалцахгүй юу? Хүн ер нь өөртөө л хайртай ах хэвээр байлээ. Тэгээд нөгөө яг үнийг хэлгээд өөртөө хайртай байна гэдэг маань нөгөө хүмүүст хайр түгэж чаддаг. Тийм болохоор нөгөө нэг ер нь бол бүх зүйлийг эргээр хараад эерэг байгаарай. Мэдээж эерэг хүн маань өнөөдөр өвдсөн ч гэсэн ахаал цааш нөгөө нэг даван туулах хугацаанд эерэг л байх хэрэгтэй байлээ. Тэр нөгөө нэг хавдар гэдэг өвчин чи одоо орчин үед идэгдэг болсон. Ер нь бол идэхгүй өвчин биш гэдэг байгаа шүү дээ. Өвчин биш. Тэгээ ер нь бол тийм болохоор ер нь орчин үед чинь тэгээд бүх өвчнөдөө идэгдэг болсон үе байхгүй юу?
ганц технологи сайн байна, эмч нарын сайн байна. Эмч нарын сайн байна. Тэгээ ер нь эмч нараа сүргээр хараад, эмнэлгээ сүргээр хараад, өөрийнхөө байдлыг сүргээр хараад, өөрийнхөө хайртай хүмүүстэй ингээд нөгөө сөрөг хандлага бий болоод байвал хүн хизээч идэхгүй. Сэтгэлийн хүч чинь тэр чигээр нөгөө өөрийн чинь сэргэжсэн эдис дарамтлан, дарамгуйлан тэгээд ерөнхийдөө тэгээд хайртай хүмүүсийнхаа төлөө бүхнийг хийгээд, бүхнийг чадаад, даван туулаад хурдан эдгээрэй л гэж хүсэж өрөөж байна. Хүн өөрийнхөө биеийг өөрөө л мэддэг болохоор тэр эмчилгээний хугацааг даван туулаад мэдээж даван туулаад эмчилгээний хугацаа дуусна. Тийм 1 жил ч бай 2 жил ч бай даван туулаад гарна. Гэхдээ тэрний дараа өөрөөгөө эмчилгээний тийм докторийн ажилдаа шамдаж оролцоорой л гэж хэлмээр байна. Тийм манай зочин одоо эндээс гараад халдвар төвчин судлалын үндэсний төврөө яваад бас дараагийн ажилтаа байгаа тийм. Халдвар судлалын үндэсний төв дээр очиод бас тийм хүмүүстэй уулзаж урам зориг өгөөд ер нь бол энэ олон юмыг даван туулсны дараа халдвар судлалын үндэсний төвтэй хамтарч ажилладаг болсон. Тийм. За тэр ажилтнаа амжилт хүсье. За баярлалаа. Их охтуудаа наслаад гэр бүлийнхэндээ өнөр өтгөн ач жаргалаар дүүрэн байгаарэ. За баярлалаа. Та хоёртой ч гэсэн таны телевизийн бас энэ сайхан өглөө хөтөлбөрч гэсэн маш их өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. Танд баярлалаа. Үзэгчтэй та бүхэнд уулчин олон улсын хэмжээний мастер бат ишигтэй ярилцлаа. Тэр энэ маань маш том өвчнийг маш сайхан сэтгэл зүй, маш цоглог сэтгэл зүгээр давж гарan тоосон хүн байгаа. Бидний студид хурж бидэнд маш гэгээлэг, маш аж аргалтай, маш цоглог эрч хүч энергийг бидэнд өгөөлээ. Энэ ярилцлагыг үзээд олон хүмүүс тийч гэсэн чаднаа гэдэг одоо тэр бодлыг одоо тээж чадвал бидний ярилцлагын гол одоо энэ зүйл маань үзэгч та бүхэнд хүргэе гэсэн бодол маань одоо биелж байгаа юм шүү гэж бас хэлмээр байна.